1 2 1. За микрофон ажиллаж чинь сайн бацхан уу guys. Ингээд энэ өдрийн мэндийг та бүгдтэй хүргэе. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ ревюгийг хийцгээд тэгээ түүнтэйгээ зэрэгцээ хэдүүлээ нэг гоё сэдвийн тухай ярилцаад үзье. Бид нар ревю болгон дээр ямар нэгэн сэдв авч ярилцахыг бол хүсдэг тийм ээ. Боломжоор тэгээд өнөөдөр хэдүүлээ ямар сэдв ярих вэ гэхээр CVP trader те CVP арга барилыг CVP community-г одоо үүсгэн байгуулагч маань те 7 хоногийн дотор хэдэн мянган доллар хийдэг вэ те эцсийн байдлаар яг ингээд статистикээр хэдүүлээ харах юм бол 7 хоногийн дотор хэдэн мянган доллар хийх боломжтой вэ, хэдэн арилжаа хийдэг вэ, хэдэн арилжаан дээр алдагддаг вэ, хэдэн арилжаан дээр нь профиттэй байж чаддаг вэ гэдэг зүйлийг хэдүүлээ ярилцаад үзье. Энэ бүх зүйлийг яг л чартан дээрээ яг л ямар арилжаа хийсэн бүхэл боломжийн бүх баталгаануудыг авч байгаад харж байгаад хэдүүлээ тоолоод үзье те. За тэгээд өнөөдөр ревюг эхлүүлцгээе. Энэ сэдв өнөөдөр та сонирхолтой байх багтаа үнэхээр трейдер маань яаж арилжаа хийж ийн эцсийн байдлаар үр дүн ямар байна те. Надад хүртэл энэ ревюг бэлдэж хийх үед надад сонирхолтой байсан. Тэгэхээр хэдүүл өнөөдөр миний те түрүүчийн 7 хоногийн хийсэн арилжааны статистикийг харъя. Тэгээд ямар хөө байсан бэ гэдэг зүйлийг сонирхоод үзье. Түүнээс гадна community chat руу өнөөдөр ороо харсан манай энэ сурагч маань бас 50k доллар хийсэн. Хэрвээ та хэд мэдж байгаа бол те манай сервер rules дээр юу байдаг вэ гэхээр янз янз юмнууд байдаг. Тэгээд 5 дугаар дүрмийн хэмжээнд юу байдаг вэ гэхээр манай community-тэй хамт live арилжаа хийхин тулд сурагч болгон сургалт төгссөний дараа шууд мэдээж live руу орохгүй. Live арилжаар бол шууд орохгүй. Урд нь бол тийм байсан. Одоо болохоор тийм байхаа болсон. Live арилжаар орохын тулд тодорхой хэмжээний туршлага золиосон байх хэрэгтэй гэдэг шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ дотор энэ 50k долларыг хийгээд статуудаа над руу явуулсан манай сурагчд бол байгаа. Тэгэхээр энэ хүн дээр дахиад нэг хүн нэмэгдлээ баяр хүргэе. Энэ хүн маань дөнгөж сая live trading ролыг авсан байна. За хэдүүлээ live trading ролыг нэмдүгье. За рол руу ороод community trader гэсэн ролтой байх хэрэгтэй. Тэгээд энэ дээр чинь live trader. Окей, good. За тэгээ энийг нь хэдүүлээ screenshot хийгээд саяны server rules-ийн жишээ рүү оруулаад тавьчих тийм ээ. Та хэд ороод тэр зүйлүүдийг бас сонирхоод үзэж болно шүү guys үзэгчд. Манай community-г сонирхож байгаа хүмүүс байвал те. Тэгээд энэ хүний хийс арилжаануудыг харах юм бол бусад хүмүүсээс бас жоохон ялгаатай байна те. Арай жоохон хоошо pullback орохтой, арай жоохон том pullback-уудтай байна. Арай жоохон flat-ууд нэрээ их байна те энэ ч. За тэгээд дээш явж байгаа энэ замыг харах юм бол арай жоохон хэцүү явсан байна. Nasdaq дээр те Nasdaq гэдэг ticker дээр явсан байна. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр хүн болгон өөрөөсөө гэсэн сэтгэл зүйн асуудалтай байдаг, өөрөөсөө гэсэн толгой тарихтай гэдэг утгаараа те хүн болгон жоохон өөр арилжаа хийж байна. Гэхдээ эцсийн байдлаар 50k-га хийхдээ л ямар ч гэсэн хийж ин те манай арга барил дээр манай арга барилын дагуу хийснээр эцсийн байдлаар нөгөө л нэг 50k-га бол хийж л байна ямар ч байсан тийм ээ. Тэгэхээр энэ дээр нийтүүлээ энэ зүйлийг оруулаад өгье те тэгээд баяр хүргээд явуулчих юм. За чемпион бас л нэг чемпион. За энэ хүн маань ямар ч гэсэн лайв арилжаанд бол бэлэн болсон байна. Энэ плеер дээр хийсэн зүйлээ л лайв арилжаанд хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр та хэд маань анзаараарай манай community бусад community-гаас юугаар ялгаатай байна. Бид нэр нэгдэж байгаа хүмүүстэй CVP community дотор нэгдэж байгаа хүмүүс бүгдээрээ арилжаач юм байхыг хүсдэг. Бүгд те тэгээд би одоо те миний би энэ community-г үүсгэн байгуулагч миний би сурагч болгоныг би яг хувь трейдер болохыг бол хүсдэг байгаа. Тэгээд энэ дотор хүн болгон те энэ дотор байгаа хүн болгон л тусгаар тогтносон өөрийн чадвартай дангаараа трейд хийх чадвартай трейдерүүд байна. Тэгээд бид нар нэгдээд нэг community байгаад байгаа шүү гэх. Тэгэхээр ийм үр дүн үзүүлж байгаа хүмүүс нь яг одоо live арилжаар ороод явах юм бол эдгээр чи өөрөөсөндөө итгэлтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Ямар ч лсэн арга барилаа шалгацсан, ямар ч лсэн туршлага зулуулсан, ямар ч лсэн live арилжаа хийсэн тохиолдолд би чадна гэсэн итгэл үнэмшилтэй арилжаа хийдэг байгаа. Тэгээд мэдээж бид нартэй хамт live арилжаа хийж байгаа тохиолдолд бол эдгээр найрамдлаар гоё арилжаа хийх боломжтой. За тэгэхээр хэдүүлээ гол сэдв рүү орцгоё. Энд чи би юм тооцоо гаргасан. Би хувьдаа те түрүүчийн 7 хоногт арилжаа хийхдээ түрүүчийн 7 хоног маань guys нэг зүйлийг та хэд сануулъя. Түрүүчийн 7 хоног маань аюу хэцүү 7 хоног байсан. Олон янзын зөндөө том мэдээнүүд гарсан те фомсын мэдээ гарсан. Хэрвээ та хэд маань генерал чат руу маань ороо харах юм бол энэ чинь бол сануулсан байгаа те нэг зүйлийг. Найзуудаа арилжаа жоохон бас бодоорой тийм ээ. Яагаад тэгэхээр энэ 7 хоногт амарч болон дараагийн 7 хоногт 50 арилжаа хийж болно шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол миний хийсэн арилжаанууд бол нэлээд цөм байсан. Тэгээд ерөөхдөө бас нэлээд хэцүү байсан те. За тэгэхээр энэ өнөөдрийн энэ 7 хоногт болох арилжаа хэдүүлээ жоохон байж харъя. Юу ч гэсэн төр зурдаа гаргаа байж те. За тэгээ guys энэ өнөөдрийн хэдүүлээ ярилцах энэ арилжаануудыг ихэнхийг нь ерөөхдөө бол манай генерал чат руу оруулсан байгаа шүү guys. Одоо ингэ хийсэн орсон арилжаануудыг те яг орсныхын дагуу хэрвээ за энэ орчоод болоод өнгөрснийхэн дараа ингэж постууд оруулдаг гэж ярьж байгаа бол guys энэ бол тийм бишээ. Аа нэ одоо жишээлбэл те энэ дээр голдын арилжаа яг орох үеэр нь л пост хийгээд оруулсан шүү те. Одоо энэ зүйлийг хэрвээ та маань ороо харах юм бол
За энэ байна те. Голдын арилжаагийн хэмжээнд би бол энэ ч бол арилжаа хийсэн байна. Энэ ч арилжаа хийсэн байна тийм ээ. За түүний дараа энэ хоёр арилжаа маань юу яагаад break even зохиулаад break even зохиулсны дараа би дахиад арилжаанд орсон байсан энэ байна тийм ээ. Энэ 3 дахь арилжаа тухайн өдрийнхөө хэмжээнд 3 дахь арилжаа би яг арилжаа хийснийхаа дараа л пост оруулаад байгааг анзаараа guys. За тэгээд энэ арилжаа маань явсаар бид нар энэ чинь жоох юм ярилцаад явсаар байгаад ингээд миний таргет бол 2768 гэж би биччихсэн тийм ээ. 2768 гэж биччихсэн. Тэгээд эцсийн байдлаар энэ хийсэн арилжааны профит маань ингээд орж ирж байгааг анзаараа guys. Тэгээд бид нар очоод 2768-ыг бол мөрөгсөн. Тэгээд би TP-г авсан. Иймэрхүү байдлаар guys би түрүүчийн 7 хоног бол арилжаа хийсэн шүү. Окей, манай энэ генерал чатан дээр бол зөндөө ингээд арилжаанууд байгаа. Та хэд маань ороод харах юм бол баталгаанууд нь байгаа. Окей, тэгээд энэ дээр бол guys та хэд маань энэ үнэтэй 1/8 guys барилжаа энэ тэр бүх энэ зүйлийг окей. Тэгэхээр хэдүүл одоо шууд зүгээр чарт руу оръё. Тэгэхээр та хэд мэдж байгаа бол би Nasdaq дээр бол арилжаа хийх дуртай. Тэгэхээр Nasdaq дээр хийсэн арилжаануудыг минь харъя guys. Ерөөсөө нэг 7 хоногийн дотор л хийсэн арилжаанууд шүү. Нэг 7 хоног. Энэ бол ингээд нэгт өдөр. За ингээд бид нар gap-тэй доош нээгдсэн. Миний гол таргет бол хааш байсан гэхэл gap-ийг хаах таргет байсан. Тэгээд юу та харах юм бол gap руу хүрээгүй тэгээд доош унтсан байсан. Тэгэхээр тэр бол хамаагүй. Хамгийн гол нь биднэрт зүг чиг байгаа. Тэгээд 7 хоногийн time frame-ийн хэмжээнд бид нар доош нь gap-тэй нээгдэж байгаа бол одоо тийм ингээд доош gap-тэй нээгдэж ийшээ доош орж иж байгаа тохиолдолд та хэд мэдж байгаа те. Та хэд бүгдээ мэдж байгаа. Ийм арилжааны схем байдаг те. Ийм арилжааны алгоритм байдгийг та би бүгд нь бол мэдж байгаа. Тэгээд яг энэ алгоритмын дагуу бид нар арилжаа хийхдээ эндээс бол бид нар лонг авах хэрэгтэй. Яг тэгэхээр 7 хоног минь лонг байгаа юм чи өдрийн time frame бас лонг хүлээлттэй яа. Тэгэхээр өдрийн time frame-ийн хэмжээнд кластерын хэмжээнд бид нар шилжилт үүсээд энэ баланс үүссэн учраас энэ дэр лонг. Тэгээд үүнээс чи ихлүүлэл бид нар ингээд өдрийн time frame-аа дагаа дээшээ цагийн time frame-аа дагаа дээшээ арилжаа хийсэн. За тэгэхээр хэдүүлээ харъя те. Нэгд өдрийн хэмжээнд статистикийн хэмжээнд хэдүүлээ харах юм бол би бол 5 арилжаа хийсэн байна. 5 арилжаагаас 4 арилжаа ноёлтой алдагдaltaгүй. Нэг арилжааны хэмжээнд 4700-ийн профит байсан байна. Тэгэхээр би бол энэ нэгд өдрөөс хөдөлгөөд хийсэнтэй адилхан би лонг харж явж байгаад эндээсээ лонг авсаар л явсан байна те. Нэг арилжаа лонг за хэдүүлээ балаа гаргаж аваад хэдүүлээ дор зураад үзээ те. Ойролцоогоор би тайлбарлая те. Энэ чинь бол левел байсан. Энэ левелийн хэмжээнд лонг арилжаа байсан. Лонг арилжааны хэмжээнд би бол талыг нь хаадаг. Энэ бол миний арилжааны дүрм. Энэ бол манай community нэгдийн дүрмтэй. Бид нар арилжаанд ордог бол заавал талыг нь хаадаг. Гэхдээ бид нар стоп лосс бол хөдөлгдөггүй те. Талыг нь хаасан тохиолдолд бид нар яадаг. Яг л энэ стоп лоссын хэмжээнд бид нар яг break even зохиулдагтай алдагдaltaгүй байдаг. За тэгэхээр нэг арилжаа алдагдaltaгүй арилжаа авсан. Энэ ч бол ийм цагийн time frame-ийн level-ээс цагийн time frame-ийн level-ээс хэрэг арилжаа авах юм бол тэр нь илүү потенциал сайтай байдаг. Эцсийн байдлаар цагийн time frame-ийн level-ээс бид нар явсан. Тэгээд энэ арилжааг маань би барьсараад хайр би барьсан. Энэ хүртэл барьсараад энэ ч бол хаасан. За түүний дараа энэ ч маргааш нь за ингээд энэ өдөр ойлгомжтой те 5 арилжаагаас 4 нь харамсалтай нь бол тэгтээ явахтай алдагдaltaгүй. Тэгээд 4700. За дараагийн өдөр дээр нь яасан бэ гэхээр дахиад цагийн level байсан. Эндээс нь арилжаа авсан. Хаасан. Нийт хэдэн арилжаатай байсан? Нийт 3 арилжаатай те та хэд харах юм бол дараагийн өдөр маань нийт 3 арилжаатай байсан. 3 арилжаагаас нь эхнийх нь 3200-ийн профит, нөгөөх нь 0 алдагдaltaгүй гэсэн үг те. Энэчнээс аваад break even дүүлсэн гэсэн үг. Яа тэгэхээр би бол цаашаа харж ирсэн. За тэгээд дараагийн арилжаа маань энэ Америк нэгдэнгүүт би энэчнээс бол авсан. Тэгээ энэ зүйлийг бол би барьсан. Санжийн 4500-ийн профиттэй байсан байна. Энэ 4500-ийн профитыг би хаана очиж хаасныг санахгүй. Би энэ өдөр дээр шууд хаасныг санаж байна те. Энэ бид нар яг лайв арилжаа хийжсэн сурагчтайгаа те лайв арилжаа яг л адилхан арилжаа хийсэн. Би бол энэчнээс орсон манай сурагчид энэ хавьяас дагаад орсон. Ямар ч гэсэн миний санаж байгаа бол бид нар энэ өдөртөө тэр арилжааг бол барилгүй шууд бол хаасан. Яг тэгэхээр шилжилтүүд үүссэн тухайн үед те дөрмийнхаа дагуу шилжилт үүсээд санаачлах солилцоогд бол бид нар хаах хэрэгтэй байсан. Тэгээд энэ арилжаа маань ингээд $4,000 арилжаа те $4,500 энэс харах юм бол нэг $4,500 те. Тэгээд энэ хоёр өдрийг хоёулыг нийлүүлээ харах юм бол 2 өдрийн дотор $12,400 те. За цаашаа харъя 3 өдрийн хэмжээнд бид нар 2 арилжаа хийсэн байна. 2 арилжаагаас нэг дахь арилжаа маань алдагдaltaгүй, 2 дахь арилжаа маань $7,700 профит байсан байна. 3 өдрийн нийт профит маань $20,000 тийм ээ. Энэ арилжааг миний санаж байгаа бол би бол барьсан. Барихтаа хайр хүртэл барьсан. Энэ арилжааны бүх постуудыг маань guys би ийш оруулсан байгаа шүү. Гэхдээ генерал руу оруулаагүй community chat руу оруулсан санагдаад байгаа. Эднэр байна те. Харж байна уу? Орсон оролтууд. Энэ орсон оролт энэ байна те. Тэгээд би бол Wolfix платформ дээр арилжаа хийдэг. Яг орсон арилжааны яг энэ юу баталгааны энд байна те. Ингээд явсараагаад би бол энэ чинь бол яг TP-гээ тавьсан байсан. Тэгээд яг эднэр байгаа шүү guys. Бүгдээр байгаа энэ зүйлийг бол би зармиг нь генерал руу оруулдаг, зармиг нь community chat руу оруулдаг. Яг тэгэхээр энэ чинь сигнал болоод байгаа байхгүй. Сигнал гэдэг зүйлийг бол би өгөх дурггүй. Яа тэгэхээр манай community дотор байгаа хүмүүст би сигнал өгөхгүй. Яа тэгэхээр энэ хүмүүсүүд чи өөрсдөө энэ трейдер болохыг хүсэж байгаа байхгүй. Миний гол зорилго юу вэ? Энэ хүмүүстээ сигнал өгөх биш. Яах гээд би энэ сургалт хийгээд байгаа юм. Сургалт хийчээд сүүлд нь дараа нь сигнал өгөхийн төлөө би энэ хүмүүст сургалт хийгээд байгаа юм үгүй байхгүй. Би энэ хүмүүсүүдийг
тусгаар тогтносон өөрийн чадвартай, өөрсдөө мөнгө олох чадвартай трейдерүүдийг сургалтаас гаргах гэдэг учраас бид нэр ерөнхийдөө бол нэг сигнал өгөх дургу. Гэхдээ заримдаа бол иймэрхүү төрлийн зүйл оруулдаг. За тэгээд энэ өдөр бол боломжтой дараагийн өдөр 3 арилжаатай байсан. Нэг арилжаанд алдагдaltaгүй, хоёр дахь арилжаанд алдагдaltaгүй, гурав дахь арилжаанд $5460 профиттай байсан. Тав дахь өдөр дээр нь бол би бол арилжаа хийхгүй гэдээ би бол амарсан. Гэхдээ би бол TP-гээ хуучин энэ барьсан арилжаануудыг энийг би бол энэ хүртэл барьсан. Энийг болохоор би цаашаа хонуулаад Европын season дээр бол хайсан байгаа шүү. $5,000 профиттай байсан байна те. $5,460 профиттай явсагаад энэ хавьд хаасан. За тэгээд хардаа guys хэдүүлээ нийтдээ харах юм бол нийт энэ 7 хоногт 13 арилжаатай байсан байна. 4 арилжаанд профиттай байсан, 11 арилжаанд алдагдaltaгүй, тэгээд 0 арилжаа алдагдaltaй те, 0 арилжаа алдагдaltaй. Ингээд иймэрхүү төрлийн статистиктэй байна те. Weekly PT Nasdaq-ийн хэмжээнд $25,500. За ингээд ийм хэцүү 7 хоног байсан бин те. Баахан мэдээнүүд таад мэдж байгаа, FOMC мэдээ, GDP, PPI өстой 9 шүд мэдээ байсан. Гэхдээ энэ 7 хоногийн турш арилжаа хийж болж байна. Гэхдээ бид нар ямар ч алдагдaltaгүй байсныг таад байна. Анзаараа 0 алдагдaltaй те. Алдагдал 0, 11 арилжаа авахдаа энэ дээр нь бол битээ байсан байна те. Брейк ивен цохиулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм маш өндөр хувийн тогтолцоотой зүйл гэдэг арга барилаа гэдэг зүйлийг таад минь хараарай. За түүний дараа хэдүүлээ Golden дээр ямар арилжаа хийснийг харъя. За Golden дээр хийсэн арилжаануудыг харах юм бол нэгд өдрөөс хойш харах юм бол те. Нэгд өдрийн хэмжээнд бол би энэ чинь short авсан. Энэ бол 4 цагийн левел байсан. 4 цагийн левелээс би бол арилжаа авсан. Сигнал орсон. Би энэ чинь бол алдагдал орсон. Энэ алдагдал маань хасах $1,200 алдагдал. Окей. Түүний дараа би энэ чинь Америк season дээр short авсан. Энэ short маань яваагүй. Buying zone руу яхаа орж ирсэн. Тэгээд цааш нь цөмлөх юм болоо гэж харсан. Энэ левел рүү би TP-тэй байсан. Тэгээд энэ бол цаашаа яваад нэг сүртээ явж чадаагүй. Тэгээд би бол энэ чинь бол break имдүүлсэн. Break имдүүлсэн ч гэдэг барьсараа тэгээд хаасан. Тэгээд энэ зүйлийг бол би угаасаа TP гэж тооцоогүй. Энийг бол алдагдaltaгүйгээ тооцож байгаа. Энэ дээр бол над ялч үе шиг доошоо орж ирнэ гэж тооцож ирсэн. Тэгээд хаана хаалаа гэдэг зүйлийг би бол одоо бол санахгүй байна. Одоо тэр арилжааны цонх руугаа ороод тэгээд би бол энэ зүйлийг хаяагүй. Зүгээр энийг хэдүүлээ guys зүгээр 0 гэж. За ерөөхдөө бол Сараа гэд манай сурагч байгаа түнтэй хамт бид нар нийлж байгаа яг нэгэн зэрэг орсон. Тэгээд энэний TP яг энийг бол зүгээр хай заяа зүгээр 0. Энэ өдөр би $1,200 алдагдал гэдэг ерөөсөө ингээл хаач заяа нэг. За дараагийн өдөр нь яасан бэ гэхээр яг нөгөө нэг дөнгөж цайны генерал чатан дээр оруулсан постууд байсан те. Эхнийх нь алдагдaltaгүй, хоёр дахь нь алдагдaltaгүй, гурав дахьыг би авсан. 2768 дээр би TP-г авсан. Тэгээд энэ зүйлийн арилжаа маань нэмэх $2,500. Түрүүч өдөртөөгөө нийлэх юм бол ерөөхдөө нийтдээ бол өчигдөр нь алдагдaltaй байсан учраас нэмэх $1,360 TP-тэй байсан. За тэгээд түүний дараа явсараад 4 цагийн дээвлээс авсан. Энэ постыг бол би бас л оруулсан. Миний таргет хаашаа байсан бэ гэхээр ерөөсөө ийш байсан. Яг тэгэхээр энэ бол мэдээтэй өдөр байсан guys. Энэ бол мэдээтэй, энэ бол яг л FOMC мэдээ байсан. Гэхдээ яг ч бид нар яваагүй. Миний TP ерөөсөө ийш дээш байсан. Энэ бол нэг тийм жоохон season trade төрлийн. Тэгээд TP нь бол $1,470 TP-тэй байсан. Нийтдээ 7 хоног дотор би бол 6 арилжаатай байсан байна. 2 арилжаан дээр нь бол би TP-тэй байсан байна. 3 арилжаан дээр нь би break even-тэй, 1 арилжаан дээр нь би алдагдaltaй байсан байна. Тэгэхээр weekly PT 7 хоног дотор $2,830 ерөөсөө энэ 7 хоног төр би Golden дээр ерөөсөө арилжаа хийгээгүй. Яа тэгэхээр таар мэдж байгаа контракт солигдсон. Одоо харж байна үү те энэ зүйл чинь ерөөсөө контракт солигдсны шинж тэмдэг. Тэгээд баахан мэдээтэй байсан учраас би ерөөхдөө Golden дээр бол нэг юу яагүй. Нэг рисктэй бол арилжаа хийгээгүй. Ерөөсөө 7 хоногийн TP мэн юм багтуу те $2,830. Ерөөсөө л $2,830. Nasdaq-тай харьцуулах юм бол баг 10 дахин бага тийм ээ. За яг хөө тэгэл байгаа байдгийг л би таадад үзүүлээ. Энэ бол яг л цэвэр статистик те. Энэ дээр бол нууж муудах юм ерөөсөө байхгүй. Ерөөсөө таадад энэ CP арга барилын дагуу арилжаа хийвэл яг ямар байх боломжтой вэ гэдэг зүйлийг үзүүлж байгаа байхгүй. За биткойны хэмжээнд би бол бас арилжаа хийсэн. Хэдүүлээ харъя те ямар боломжтой байсан гэдэг зүйлийг харъя. Нэгд өдрөөс хойш би бол арилжаа хийсэн. Биткойн дээр би short авсан. Хамгийн нэгд өдрийн Европын season дээр энэ short авсан постыг би бас л Discord chat руу оруулсан. Энд хэрвээ та харах юм бол алдагдлуудаа би short авсан байсан. TP-гээ би ийшээ зоосон байсан. 97,320 тэгээд хэрвээ та харах юм бол ийш нь бол тогтсон байна те. Тэгэхээр энэ бол break even алдагдaltaгүй. За тэгээд энэ бол 7 хоногийн level байсан учраас эндээс бол бид нар бас long явах боломжтой байсан. Гэхдээ миний бодлоор ийшээ ойрын level рүү бас явах боломжтой байсан гэж харж ирсэн учраас short авсан байсан. Тэгээд дээшээ ороод ирснийхэн дараа бол би бол manipulation signal авсан. Manipulation signal авсны дараа бол би бол эсрэг тал руу long авсан. За энэ long-ыг авахдаа би guys ерөнхийдөө бол энэ long-ыг авахдаа сурагчид бид нэр ярилцахдаа бол би бол энэ 105 500 бол харж ирсэн. Миний ерөнхий хамгийн сүүлийн TP те миний тэгээд таргет бол 105 500 байсан. Тэгэхдээ тухайн өдрийнхөө энэ зүйлийг бол би бариагүй. Яа тэгэхээр дараагийн өдрийн
хэмжээнд болсон энэ явдал надад ерөөсөө таалагдав. Учраас би бол хаасан. Хаахтаа бол би энэ хавьд хаасан. Нэг $3,000 TP байсан. Энэ дээр бол за түүний дараа манай сурагчдаас аль нэг нь бол барьсан санагдаж байна. Тэгэхээр би бол хувьдаа хаалаа шүү гэдэг ерөөхдөө хаасан. Түүний дараа би энэчнээс бас арилжаа авсан. Энэ өдөр нь би арилжаа хийгээгүй. Энэ өдөр нь арилжаа хийсэн. Ерөөсөө нэг л арилжаа хийсэн. 3800-ийн TP-тэй те. Тэгээд энэ 3800 TP маань ерөөсөө энэ 105 500 харсан. За 3720. За ингээд өөрийн хийлээ 3800 гэж бичсэн байна. Тэгэхээр ингээд ийм арилжаатай байсан те. Энийг хонуулаад дараагийн Азийн сизон дээр энийхээ TP-г авсан байна. За түүний дараа яасан байгаа вэ гэхээр ерөөхдөө бол бас бид нар сурагчтайгаа сууж байгаа. Бас л энэ чинээс лонг авсан. Гэхдээ би бол тухайн үед хийсэн те. Яагаад би энэ 105 500 үтсэн бэ гэхээр энэ бол селлерийн зон, энэ бол селлерийн левел. Тэгээд энэ селлерийн левел руугаа бид анхны удаа дайрж орчиж байгаа бол бид нар брейк хийж чадахгүй шүү гэж суусан. Тэгээд эцэн байтар яг л болсон те. Бид нар брейк хийж чадаагүй. Тэгтэл яг бид нар юу ч гэсэн орлоод үзээгээд лонг авсан. Тэгээд брейк ивэндүүлсэн. Брейк ивэндүүлсэн ч тэгээд тухайн үед барьсараад тэгээд хаасан. Тэгвэл $200 нэмэгтэл байсан баг. Тэгээд энийг бол яг би зүгээр алдагдaltaгүй 0 гэдэг тавиад явчих те. Тэгээд эндээс бол шууд бол шорт авч болохгүй. Ерөнхийдөө бол би бол эндээс буцаага шортинг реакшн бол харж ирсэн. Гэтэ шууд шорт авч болохгүй. Яагаад тэгэхээр реакшн орсныхаа дараа бид нэр эсрэг талын тестэн дээр авч болдог байхгүй энэ шортыг бол эндээс нь. Тэгэхдээ 5 дахь өдөр би арилжаа хийгээгүй амарсан учраас би бол эндээс шорт аваагүй. Энэ шорт бол айгүй хүчтэй орж ирсэн байгаад таймаа надад солиотой орж ирсэн байна те. 5 дахь өдөр, хагасаа өдөр, бүтэн сая өдөр гэдэг амар том шорт орж ирсэн. За нэг тиймэрхүү guys. Ерөнхийдөө хэрвээ харах юм бол BTC-ийн хэмжээнд те weekly profit-ийн хэмжээнд 6800-ийн profit байсан байна. Тэгээд нийтдээ BTC, Gold дээр тэгээд Nasdaq гээд 3 интегрийг аваад за CL дээр oil дээр би бас нэг арилжаа хийсэн. Гэхдээ тэр бол нэг тийм $500-600 яг хавд нэг тиймэрхүү зүгээр нэг scale барилжаа байсан. Манай сурагч санаж байгаа бол би бол oil дээр бас нэг арилжаа хийсэн. Ямар ч гэсэн нийтдээ бол guys хардаа ийм хэцүү 7 хоногийн хэмжээнд амар хэмжээний одоо бүхэл 9 шидийн мэдээтэй үеэр ерөөдөө би хувьдаа бол $35,000 хийсэн байна 7 хоног дотор. Алдагдлын хэмжээнд бол таад мэдж байгаа бол те Golden дээр нэг алдагдaltaй байсан үгүй. Бусдаар бол ямар ч алдагдaltaгүй байгааг та нар анзаараа. Ямар ч алдагдaltaгүй байгааг анзаараа. Тэгэхээр миний хувьд бол би бол одоогийн байдлаар бол нэг амар сүртэй том ордерудаар бол арилжаа бол хийдэггүй те. Би бол нэг 10 20 30 лотоор бол арилжаа хийдэггүй. Би бол хувьдаа нэг 2 лотоор арилжаанд ороод нэгийг нь хаагаад 2-оор ороод нэгийг нь хаагаад тэгэл депозит өсөхийг нь л хүлээгээ суугаад байгаа байхгүй. Тэгээд депозит тодорхой хэмжээгээр өснөний дараа бол мэдээж би энэ лотуудаа бол томруулна. Хэрвээ би 2-оор ороод нэгийг нь хаадаг байх юм бол 4-оор ороод 2-ыг нь хаагаад явна л гэсэн үг. Тэгсэн тохиолдолд та өөрсдөө төсөөлөд үз. Энэ $35,000 чинь 2 дахин нэмэгдэв л гэсэн үг шүү дээ. 7 оны $60,000. Тэгээд эн чинь цаашаа нэмэгдээд явсны дараа бол би бол 6-аар орно. 6-аар ороод 3-ыг нь хаагаад явна тэгсэн тохиолдолд математик үүднээс статистикийн үүднээс энэ TP тэгээ weekly TP мен 2 дахин үргэлжлээд явна гэсэн үг. Тэгээ хэрвээ би $70,000 хийх юм бол тэгээ дараагийн левел дээр би хэрвээ $70,000 хийх юм бол түүний дараагийн левел дээр нь би $100,000 хийнэ гэсэн үг. $140,000 хийгээд явна гэсэн үг. Тэгээд энэ ерөөсөө 7 хоногийн TP мен цаашаа ингээл 2 дахин үргэлжлээд явна. Ерөөсөө энэ цэвэр статистик, цэвэр математик guys, цэвэр системийн арилжаа. Энэ дээр бол ямар нэгэн эмоц, ямар нэгэн одоо тилт гэсэн ерөөсөө зүйл байхгүй. Яг л арилжааныхаа энэ одоо энэ юуны дагуу хийж байгаа те. Яг л системийн дагуу хийж байгаа, яг л системийн дагуу хийж байгаа тохиолдолд манай энэ TP мен цаашаа өсөөл яваад байна. Энэ бол яг л би бол хэлээд байгаа. Арилжаа гэдэг зүйл айгүй амархан. Хэрвээ арилжааны арга барил чинь бүрэн байгаа бол бүтэцтэй те системтэй алгоритмтэй байгаа бол энэ дээр одоо сандраад уурлаад дийлбэрэл ингээл мөнгө алдагдал ингээл аваад байгаад ямар ч одоо тийм зүйл ерөөсөй байхгүй. 50 арилжаа хийж болно. 50 арилжаа яг л ингэж арилжаа хийсэн тохиолдолд та өөрийгөө би мэргэжлийн трейдер гэж хэлж болно. Өөрийгөө мэргэжлийн трейдер гэж нэрлэж болно. Тэгэхээр CVP трейдерүүд ягаад тийм про байд юм бэ? Тэ нэг видео тэгээ та сайтан гэдэг энэ видеог та минь харах юм бол энэ дотор миний ярьжсэн зүйлүүд бол байгаа те. Манай сурагчид ягаад депозит өсөд байгаа? Манай сурагчид депозит ягаад өсөд байгаа юм бэ гэхээр энэ алдагдaltaгүй үеуд нь байгаад байгаа байхгүй. Алдагдaltaгүй бид ингээд зогсоод байгааз энэ зогсоод байгаа байдлууд нь бидний депозитыг эцсийн байдлаар өсгöd байгаа байхгүй. Энэ харж байна уу? Алдагдaltaгүй байгаад байгаа энэ газруудыг та хэд хараарай. Энэ газрууд алдагдaltaгүй байгаад байгаа энэ газрууд бидний депозитыг өсгöd байгаа байхгүй. Хэрвээ таны депозит яг ингэж өсдөг бол баяр хүргэе. Тэгвэл таны арга барил ажилдаг. Хэрвээ таны депозитын өсөлтийн чарт маань ийм байдаггүй бол тэгвэл уучлаарай те. Бид нэр алдагдaltaгүй ингээд зогсож явах үед та хэд маань бүгдээрээ алдагдaltaд суудаг гэсэн үг. Тэгээд эцсийн байдлаар та хэдийн депозитыг харах юм бол та хэдийн депозит ингэсэн л байгаа. Ямар ч үр дүнгүй арилжаа гэсэн үг. Окей. Тийм бол учраас 100% арилжаачдаас 90% нь эцсийн байдлаар зах зээл дээр бол мөнгө олж чаддаггүй. Ерөөсөө ингээл байдаг. Түүний 10% нь л мөнгө олдог guys. Ерөөсөө 10% нь л мөнгө олдог. Тэгээд бид нарт SVP community бол энэ 10% таа бол орд юм. Яагаад вэ гэдэг зүйлийг бол би та хэдтэй бол бүгдэнд нь үзүүлээд өглөө те. Яагаад тэгэхээр бид нар ингэж арилжаа хийдэг учраас. Окей. За тэгээд энэ сэдвийг хэдүүлээ дуусгая.
нэг зүйлийг сануулъя guys 2-7 хоног үлдлээ. 2-7 хоног үлдлээ. Сургалтын бүртгэл хаагдахад хэрвээ та хэд мэдж байгаа бол те манай зарлалыг харах юм бол бид нар бол бүртгэлээ бол зарлцсан байгаа. Бүртгэлээ зарлцсан байгаа. Яг одоо бүртгэл явуулж байгаа. Тэгээ 2 сарын 17-нд guys 2 сарын 17-нд манай сургалтын бүртгэл хаагдсан шүү. Тэгэхээр манай community гишүүн болох хүсэлтэй байгаа бол манай бид нартай хамт лайв ярилцаж хийгээд бид нартай хамт мөнгө зах зээлээс татаж авах сонирхолтой байгаа бол те ямар ч тийлтгүй, ямар ч сандралтгүй яг л мэргэжлийн трейдерүүд яаж ярилцаж хийдэг яг түүнтэй адилхан бид нартай хамт нэгдээд ярилцаж хийх сонирхолтой хүмүүс байгаа бол танд боломж байна. Тэгээд энэ боломжийн хүрээнд бол 2-7 хоног бодох хугацаа байгаа шүү guys. Яг одоо манай сургалтын бүртгэл нээлттэй байгаа. Тэгэхээр манай сайт руу ороод иймэрхүү төрлийн зүйлүүд байгаа бол guys энэ бол шал сонир зүйлүүд байгаа шүү. Ерөөсөө guys зүгээр дагаад л энэ яагаад гэж байгаа юм мэдэхгүй юм. Энэ манай сайт маань рүү дээр байгуулагдсан болохоор ингэж байгаа юм яагаад. Энэ guys ямар ч энэ дээр нэг тийм сүртэй тийм юм байхгүй шүү guys. CP Mongolia дотор бол манай official site ийш ороод логин хийгээд тэгээд энэ дээр бол CP shop гэдэг зүйл бол танд харагдана. Энэ бол манай сургалт руу ороод бүртгүүл guys. Ерөөсөө бүртгүүл танд ерөөсөө 2-7 хоног байгаа шүү. Дараагийн 9 дугаар эсэлт маань те одоогийн байдлаар бид 8 дугаар эсэлтээ явуулж байна. 9 дугаар эсэлт маань 3 сарын дараа буюу 25 оны дундуур болох юм байгаа шүү. 5-6 сарын үеэр. Тэгэхээр тэр хүртэл хүлээх боломж байгаа бол яг хүлээ боломжгүй байгаа бол guys яг одоо бүртгүүл. Яг одоо ороод бүртгүүл. Окей, тэгээд энд сургалтын хөтөлбөр одоо бүх хэл төрлийн мэдээлэлүүд байгаа. Яаж одоо бүртгэл хийх үү, ямар үнцэнтэй гэдэг. Нэр ингээсээ хэлснээс те манай сургалт маань хэрвээ та харж байгаа бол 7 хоногт хэрвээ $35,000 профит амладаг бол те. Тэгээд дээрэс нь тэр 7 хоногийн хэмжээнд та харсан те айгүй хэцүү амар хэмжээний мэдээтэй 7 хоног байсан. Тэгэхэд хардаа guys манай сургалт $500 guys. Та авж байгаа мэдээллийг хардаа $35,000 мэдээлэл байхад тэрийгээ ерөөсөө $500 худалдаад аваад гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бол бид нар хямдралтай байгаа. Удахгүй бидний сургалтын үндэс нь буцаагаад $1,000 руугаа очих юм байгаа шүү guys. Тэгэхээр та хэд маань боломж байгаа дээр нь одоо оролц, хямдралтай байгаа дээр нь одоо оролцоод бүртгүүлээд яа. За хэдүүлээ ревюрг ороо те зах зээл дээр юу болж ийм ямар хүн төрлийн бодлууд байна тэр зүйлийг хөдөлгөөн ярилцээ те зах зээл хаашаа явах боломжтой байна. Биткойн маань айгүй том доош уналтыг бидэрт үзүүлсэн байна. Хэдүүлээ харъя те ямар боломжууд байна. За тэгээд хэдүүлээ ревюг хийцгээдээ доллар юу болоод байна? Зах зээл дээр ямар ч гэсэн нэг юм болоод байна guys. Биткойн айгүй хүчтэй унжин индексүүдтэй S&P Nasdaq код чинь өстой өдөр болгонд бараг гэпүүдтэй дээш доош гэпүүдтэй яваад байна те. Gold дахиад all time high хийгээд байна. Тэгээ all time хийх төснөө солио төгөлгөнд дээш явж хийгээд байна шүү guys. Gold доллар хоёулаа үгэнд ороод энэ биткойн доош унжин индексүүд яагаад доош унаад гэпүүдтэй доош унаад яваад байна. За хэдүүлээ харъя guys. Зах зээл дээр нэг юм болоод байна. Тэгэхээр та хэд нэг зүйлийг бол мэдж байгаа те хэрвээ та хэд манай community-г ерөнхийдөө subscribe хийгээд явж байгаа хүмүүстээ үнэхээр баярлж байгаа шүү guys. Та хэдийн тоо үнэхээр ихсээд энэ дөнгөж сая 1300 тавьсан байна. 100 хэдэн хүн нэмэгдсэн байна те 7 өдрийн дотор 1460 хүн байна. Хэрвээ та хэд манай community-г дагж байгаа subscribe хийж байгаа бол та хэд нэг видеог бол заавал харах хэрэгтэй манай community хэмжээнд. За энэ видео хаа энэ байна guys. Энэ видеог заавал үзээрэй guys. Энэ видео дотор нэлээд чухал зүйлүүдийг ярьсан байгаа. Та бүгд одоо fiat буюу одоо цаасан мөнгөнөөс крипто ертөнц рүү шилжиж байгаа гэдэг зүйлийг бол та ойлгож байгаа тий. Тэгэхээр одоогийн байдлаар хэрвээ та хэд крипто гэдэг зүйлийг мэддэг бол ерөөхдөө бол одоо энэ зүйлийг судалж эхлэх хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр удахгүй дээ ерөөсөө нэг 5 жилийн дараа хэд та хэд тогныхоо мөнгийг хоолныхоо мөнгийг дандаа энэ крипто гэдэг зүйлээр бол төлөх болно гэдэг зүйлийг та хэд бүгд ойлгож авах бид нар яг шилжилтийн үед амьдарч байна. Тийм учраас энэ видеог бол заавал хараарай. Энэ видеогийн хэмжээнд юу гэж ярьсан бэ гэхээр guys доллар гэдэг зүйл хамгийн сүүлд биш үү? Хамгийн сүүлд бол нуурж орж эхэлнэ. Хамгийн сүүлд. Тэгэхээр энэ хамгийн сүүлийн нуурж орж ирэх үеийг бид нэр энэ крипто руу шилжиж гинэ гэдэг сигналыг авна гэдэг байхгүй. Нуурж орж эхлэх үеэр нь. Тэгэхээр хэрвээ та хэд мань мэдж байгаа бол TVP community-г дагж явж байгаа те YouTube channel-ыг дагж байгаа бол бид нар энэ доллар мань хизээ унж орж ирэх юм бэ гэдэг зүйлийг бол тодорхойлохыг хүсэж ирсэн. Тэгээ энэ үеэс нь хойш харж ирсэн. Энэ үеэс нь хойш хэрвээ 100 гэдэг прайсыг доош нь нэгт хийгээд явж чадах юм бол уннаа. Тэгээ энэ үе маань эндээс эхэлнэ гэж ярьж ирсэн. Дараа нь энэ зүйлийг харж ирсэн. 100 дээр бас л байрал дүүсээ дээшээ гараа авсан. Тэгээ түүнээс хойш лонгор орж ирснээс нь хойш би бол хийсэн те. Тэгээ зүгээр ч лонгор орж ирэхээс нь хойш биш. Энэ левелийг биш те. Энэ хай биш. Энэ левелийг бид нэр тулж очихдоо брейк хийж очоод ингэж явж байгаа улмаас нь эхлүүлээд би бол цаашнаа all time high хармаар байна гэж ярьсан те. Тэгээд би бол одоогийн байдлаар те энэ өдрөөс нь эхлүүлээд энэ хавьяас нь эхлүүлээд энэ ч нүдэ хаа байсан те
24 оны 11 сараас эхлүүлээд те 24-ний 12 сараас эхлүүлээд би бол all time high хармаар байна гэж ярьж ирсэн. Тэгээд та хэд мань харж байгаа бол үүнээс цааш бол бид нар long руу явж гин. Тэгээд gapтэй бол нэгдэн дахиад long явж гин. Weekly support гэж бид нар ярьж ирсэн те 4-7 өдрийн review дээр энэ weekly support-оос бид нар бариад цаашаа явж байгааг анзаараарай. All time high доллар дээр guys. Окей. Тэгээ all time high хийсний дараа миний бодлоор доллар мэн доошоо унж орж эхэлнэ. Гэхдээ энэ уналт мэн бол миний бодлоор guys ингэж орж ирэхгүй. Тэгшин бол доошоо орж ирэхгүй. Нилээн удаан доошоо орж ирнэ. Тэгээ энэ бол долларын хэмжээнд бол хамгийн сүүлийн долларын хэмжээнд хамгийн сүүлийн long хөдөлгөөн байх ах шүү. All time high хэмжээнд. Тэгээд түүнээс хойш бол бид нар үнэхээр крипто ертөнцийн хэмжээнд шилжилт үүсэх байх шүү. Окей. Тэгэхээр доллар дээр guys надад үнэхээр нэмэх юм байхгүй. Би бол all time high харж байна. Түүнээс цааш би бол тэр чигээр доошоо low харж байгаа шүү. Окей. Долларын хэмжээнд. Тэгэхээр хэрвээ төгрөг мөгрөг барьж байгаа хүмүүс мань бодоорой guys. Ойрын хугацаанд ямар ч гэсэн доллар руу шилжүүлж зүгээр юм болоо. Окей. Би бол надаа ямар нэг төгрөгүүд юу байна те сургалтаас одоо ингээд сургалтыг бол би төгрөгөөр авах боломж байгаа. Зарим хүмүүс маань USDT-гээр над руу шилжүүлж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс авж байгаа төгрөгүүдийг бол би тэр чигээр нугасаа доллар руу шилжүүлж байгаа шүү guys. Угаасаа надад төгрөгөөр нь байлгах ямар ч шаардлага байхгүй. За энэ бол яг наагур цагуурт ярианууд те. За түүний дараа хэдүүлээ голдыг бол хардаг байгаа. Голдыг хэдүүлээ харцгаая. Голдын хэмжээнд all time high хийж байгаа. Голдын хэмжээнд guys уучлаарай би чартаа бол бэлдээгүй байна. Энэ контракт минь шилжилт орсон байгааг анзаараарай guys. Миний энэ контракт бол тийч чигээр юу яатсан байна. Gap-үүдтэй яваад байна те. Энэ бол ерөөсөө 10 минутын чарт. 10 минутын candle болгон дээр нь ерөөсөө ингээд юутай байна те. Gap-үүдтэй байна. Тийм учраас хэдүүлээ одоо юу яа. Энэ чартыг хэдүүлээ шилжүүлээ. GCJ 25 руу шилжүүлээ. Тэгээд энэ чарт уншихын даваан дээр хэдүүлээ. Гяс уншчихлаа. Nice. Хэдүүлээ энэ дээр юу болж байгаа харъя те. Тэгэхээр бид нар weekly time frame хэмжээнд бол энэ дээр бол нэгдүгээр левелээр дахиад high хийсэн. Хэдүүлээ энийг гяс урчээ. Тэгээ энэ бол weekly time frame хэмжээнд ийм байгаа да. Weekly time frame хэмжээнд. Тэгээ яг одоогийн байдлаар guys шинэ контракт маань нэгдэд явж байгаа. Шинэ контрактын хэмжээнд хэдүүлээ volume гарах юм бол дөнгөж шинэ контракт руу орж эхэлж байгаа улмаас энэ дээр бол бид нар хараадах юм хэрэг байхгүй. Яг одоогийн байдлаар бол нэг зүйлийг хэдүүлээ харъя те. Нэг зүйлийг харъя zip-үүдээ жоохон засъя. Нэг зүйлийг харъя all time high хийхдээ stop and action-тэй мангар өндөр volume-тэй stop and action-тэй тэгээд энэ stop and action хэмжээнд бид нар ямар хүлээлт байгаа вэ гэхээр бид нар шууд аягүй доошоо явна аль зүйл дээшээ доошоо гэсэн хүлээлт байгаа шүү guys. Энэ бол 7 өдрийн time frame хэмжээнд яг өнөөдрийн те нэгд өдрийн хэмжээнд бид нар нэгдэж байгаа бол бид нар шууд бол short ажиллах нь илүү зүйтэй байсан. Өнөөдрийн Азийн Европын сизний хэмжээнд short ажиллах нь илүү зүг байсан. Манай арга барилын хэмжээнд яагаад тэгэхээр stop and action орсон. Яагаад тэгэхээр энэ бол high тэгээ stop and action орж байгаа тохиол бид нар ямар ч лсэн Европын сизний хэмжээнд short ажиллах нь илүү зүйтэй байсан. Тэгээд хэдүүлээ харах юм бол аль хэдийн short явж байгааг анзаарч байна те. Ямар ч гэсэн өнөөдөр бол нэг жоон short ажиллах боломжууд байсан. За тэгээд өдрийн time frame хэмжээнд хэдүүлээ юу байгааг харъя. Өдрийн time frame хэмжээнд бас л бид нар all time high хийсэн. За жоохон уншаад байна. За өдрийн time frame хэмжээнд all time high хийсэн. Энэ бол нэгдүгээр level те манай сурагчид бол мэдж байгаа нэгдүгээр level. Энэ бол гол тренд те. Трендээ дотор нь бид нар заадлахдаа бас ингэж задлж байгаа. Энэ бол хоёрдугаар level-ийн задрал бол иш орж ирнэ. За гэс орчий. Sorry guys, энийг бол би юун дээр review-гээс өмнө нь бол бэлдэж амжаагүй байна. Ерөөсөл компьютер нээгээд шууд review хийж ирсэн. За хоёрдугаар level-ийн хэмжээнд бол бид нар ийм хүү байдалтай байна. All time high хийсэн. За энэ чи break хийсэн газар байгаа те. Энэ бол спортын газар. Тэгээ сүүлийн блокуудын хэмжээнд хэдүүлээ харсан. Тэгээ энэ хавьяас бол бид нар long ажилласан. Түрүүчийн одоо бидний ярьсан сэдвийн хүрээнд бол бид нар long ажилласан. Яг long ажилласан. Яагаад тэгэхээр chart маань өөрөө long байгаад байна те. За zone-д хэдүүлээ тэмдэглэчээ. Zone маань энд байна те. За weekly level маань энэ ч бас орж ирнэ. Энэ бол weekly time frame хэмжээнд бас. Энэ иймэрхүү байдлаар guys одоогийн байдлаар sorry би бол энэхэр голдын хэмжээнд надад хэлэх юм байхгүй. Тренд бол ерөөхдөө дээшээ байна те. Тренд бол дээшээ байна. Тэгээд хамгийн гол нь трендийнхаа хэмжээнд бид нэр all time high хийж байгаа. All time high дээр бид нар жоохон бариулж байгаа гэдэг утгаар guys жоохон аюултай байна. Энэ дээр жоохон наашаа цаашаа болсныхан дараа ямар нэгэн зүйл ярмаар байна те. Одоогийн байдлаар бол. Тэгэхээр өнөөдрийн сизний хэмжээнд бол бид нар short ажиллах боломжтой байсан байна. Энэ short бол орж ирсэн байна. Тэгээд том time framing level рүү орж ирж байгаа тохиол бид нар урт хугацааны зүйлүүдийг бол ерөөхдөө ярьдгүү те.
том таймфрейм level руу орж иж байгаа бол бид нар scalp season trade хийдэг. Ямар нэгэн том зургийг бол бид нар ярьдаггүй. Яа тэгэхээр том таймфрейм level руу ордог те. Тэгэхээр энэ том таймфрейм level руу ороод 7 хоног дээр өөр дээр нь reaction ороод ямар нэгэн зүйл хаа нэгэн тийшээ боссны дараа бид нар яринуулах гэсэн чинь одоо бол ярих айгүй эрт байна. Gold-ыг би түр зурд орчих. Ямар ч сан Goldman өөрөө бол угаасаа long байгаа шүү дээ гэж тэр зүйлийг бол таад өөртөө мэдж байгаа. Тэгээ long бол ингээд шууд явах нь бол зүйтэй юм уу? Аль эсвэл доошо correction орох нь зүйтэй юм уу гэдгийг зүйлээ харъя. Контракт шинээр нээгдэж байгаа учраас одоо position авах хэрэгтэй те. Position хэрвээ long руу авч байгаа бол жоохон хоошо pullback ороод явсан зүгээр юм уу? Аль эсвэл шууд явсан зүгээр юм уу гэдэг зүйлийг хэдүүлээ жоон байжгаад харъя те юу болсныг. За биткойны хэмжээнд хэдүүлээ харъя юу болж байгааг. Үнэхээр том уналтууд орж ирж байна. Гэхдээ энэ бол өдрийн таймфреймийн хэмжээнд уналтууд явагдаад байна шүү дээ. Нэг амир сарын таймфрейм дээр 7 өдрийн таймфрейм дээр нэг амир сүртэй сүрж инеедэх юм бол юмнууд бол харагдахгүй байна. Сарын таймфреймийн хэмжээнд бид нэр цогцлтын кластертай байсан те. Цогцлтын кластертай. Энэ цогцлтын кластер маань all time high дээр break хийжсэн те. За тэгээд энэ цогцлтын кластерын хэмжээнд бид нар тестний layerтай болсон. Сарын таймфреймийн хэмжээнд бид нар ийш орж ирсэн тохиолдолд ямар levelтэй, ямар reactionтай байх хэрэгтэй вэ? Long те. Сарын таймфрейм нь long хүлээлттэй байна. За 7 өдрийн таймфрейм руу хэдүүлээ ороо харъя. 7 өдрийн таймфрейм дээр бид нар юу хийсэн бэ гэхээр бид нар энэ ч levelтэй байсан те. Сая дөнгөж сая устгалаа. Levelтэй level-ээсээ бид нар higher high хийцэн гэдэг утгаараа бид нар 7 өдрийн таймфрейм дээр point of control маань шинжлэгдэн те. Тэгэхээр энэ дээр guys ямар ч л байсан бид нар доошо хэрвээ орж ирвэл бас дахиад long харнаа л гэсэн хүлээлттэй байгаа шүү. Хизээ бид нар short харж эхлэх вэ гэхээр бид нар ийшнээ доошно break орсон тохиолдолд тухайн энэ level-ийнхаа хэмжээнд guys одоо энийг анхааралтай биткойн дээр арилж хийдэг хүмүүс маань анхааралтай сонсоорой. Хэрвээ бид нар энэ level-ийг 7 хоногийн таймфрейм дээр өөр дээр нь очиод доошо ороод хаагдаад өөр дээр нь шүү заяа guys. Өдрийн таймфрейм энд хамаагүй 7 хоног доор хаяж 7 хоног дээр доошо очиж хаагдсан тохиолдолд биднэрт ийм төрлийн short дүр зураг орж ирнэ. Гэхдээ энэ төрлийн short дүр зураг маань аваачаад буцаага байр руугаа тулчнаа гэдэг утгаараа явах юм байна шүү. Тэгэхээр хардаа хэрвээ бид нар ийшээ доошо break орчих юм бол бид нар flat руу орчихно. Buying zone, selling zone, flat үүснэ шүү guys. Энэ дээр бол заавал flat үүснэ. Хэрвээ бид нар энэ break орч чадахгүй, хэрвээ бид нар энэ absorb орч чадах юм бол тэгвэл бид нар буцаага long харна. Аль эсвэл шууд дээшээ, аль эсвэл доошоо дээшээ буюу ийм longт болно шүү. Окей, энэ бол миний биткойны хэмжээнд хийх зүйлүүд байна. За тэгээд энэ дээр guys би яагаад өөрийнхөө позишнуудыг хэрвээ та санаж байгаа бол би 105 500 харж исэн. Яагаад 105 500 харж исэн бэ гэхээр resist байгаа байхгүй guys. Одоо энэ харж байна уу? Энэ харж байна уу? 7 өдрийн таймфрейм дээр хоёулын дээр нь заяа. Энд чинь 7 өдрийн таймфрейм шүү дээ. 7 өдрийн таймфреймийн 2 кластер хоёулын дээр нь stop action үүсчихсэн. Stop action үүсчихсэн гэдэг утгаараа бид нар энэ resist гэдэг утгаараа бид нар энэ одоо энэ доороос авч исэн позишнуудыг бид нар ийшээ all time high руу харж болохгүй байхгүй юу? Болохгүй. Хэрвээ энэ байгаагүйсэн бол тэгвэл бид нар харна. Энэ байгаа байгаа учраас бид нар тэгж харж болохгүй. Тийм л учраас би guys Монгол хүмүүсээ те одоо ингэ трейд хийж арилжаа хийж байгаа Монгол ахан дүүснэрээ бүгдийг нь volume trade хийцгээ гэж уриалаад байгаа байхгүй яа тэгэхээр candle-ийн хэмжээнд таад энэ дээр юу болж харах юм бэ? Таад өөртөө ойлгож байгаа юм. Одоо ингээл candle асаагаад үзье л та. Candle асаагаад үзье. Candle-ийн хэмжээнд таад эндээс юу болж харах юм бэ? Зүгээр л юм хоёр candle харагдана үстэй. Тэгээ энэ candle нь айгүй бол айгүй хүчтэй candle байна. Энэ айгүй бол цаашаа явна гэсэн байдлаар хандан үстэй те. Энэ хүчтэй candle байна. Явж ийсэн ингээл тэгэл ямар ч лсэн лэш явах ёстой л гэсэн үүднээс таад минь харна штэ. Тий айгүй бол энэ ч ингээл сүүл үүстэй айгүй бол энэ хоосон candle хийж харна штэ та энэ хоосон candle сүүлтэй candle их биеийг нь харж байгаа штэ та ихэнх нь. Тэгэхэд эн чинь их бие нь хамаагүй эн чинь их биеийнхаа сүүлэн дотор нь энэ stop action үүссэн байгааг та хэд мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд энэ хүмүүс маань харахтаа энэ баярыг айгүй хүчтэй гэж хараад яах вэ нэг юм сүүлдээ айгүй бол энэ сүүлийг дээш нахтгаа дахиад дээш гарнаа л гэж харж байгаас мэдэхгүй одоо хүмүүс юу гэж боддог энэ candle-ийг хараад candle биднэрт юу ч хийх боломжгүй байхгүй guys. Тийм болохоор би уриалаад байгаа шүү дээ. Уриалаад байгаа те. Volume trade хийцгээе. За тэгэхээр эндээс бол бид resist байсан ингээд доош ороод ирсэн. Тэгээд энэ level-ийг те энэ 7 өдрийн энэ level-ийг бид нэр break хийсэн. Эндээс чинь бид нэр break хийсэн гэдэг утгаараа эсрэг тал руу нь одоо short харж болно шүү дээ. Тэ. Тэгэхээр ойрын хугацаанд guys би бол хэдүүлээ одоо харъя. Chart-а хэдүүлээ засъя. Дээшээ бол ингээд wave орсон. Энэ wave маань доош нь бүдрээд те. Бүдрээд доош ороод ирсэн. Дээшээ хаяр хийгээгүй яа тэгэхээр resistant байсан тийм ээ. Энэ хүлээлтээр л ерөөхдөө явчлаа шүү дээ. Одоо хэрвээ та харж байгаа юм бол энэ хүлээлтээр явцсан байна те.
доош бол реакшн орсон уу? Тухайн үед бол доош бол реакшн орсон те. Энэ чинь 7 өдрийн time frame-ийн хүлээлт байсан байхгүй. Доош реакшн орсон. Энэ реакшны хүрээнд бид нэр дээш нь яваад эндээс нэ резист өгөөд ингээд доош явж байгаа. Яг л хүлээлтийн дагуу явж байгааг анзаараарай. Энийг бол манай CVP арга барил бол энэ зүйлийг бол энэ хамгуудыг бүгдийг авчирч чаддаг ба. Окей guys, тэгээд энэ хамгийн дагуу бид нар бол арилжаа хийх зөндөл боломж байна. За guys, тэгэхээр хэдүүлээ энэ дээр байгаа левелүүдийг тавья. Энэ дээр бид нэр брейк хийсэн байна. За энэ хүлээлтийг хэдүүлээ одоо бол устгах чи энэ левел хэрэггүй, энэ левел хэрэггүй. Энэ левел хэрэг. За яг энэ байж лэг те. Энэ яг ингэ байж лэг. Хамгийн гол нь яагаад хэрэггүй гэжсэн. Яагаад тэгэхээр энэ VPP level байгаа. За яг давхар юм жижигхэн зайтай нэг юм давхар 2 level байгаа гэж төсөөлж байна. За окей. За доош орохдоо энэ чи stop action-тай орсондоо ч гэсэн цаашаа нэг ингэ шууд зөмрөө доош орж байгааг анзаараарай. Энэ маань юу вэ гэхээр guys энэ бол дахиад sorry энэ биш ээ. Энэ нөхрийг барьж авах гэсэн. Энэ чинь дахиад wiring zone guys. Тэгэхээр эндээс хамгийн түрүүнд өнөөдрийн Азийн сизний хэмжээнд арилжаа хийж байгаа бол өнөөдрийн Европын сизний хэмжээнд арилжаа хийж байгаа бол лонг ажиллах хэрэгтэй байхгүй шууд. Яагаад тэгэхээр бид нар дээрээсээ доош орж ирэхдээ энэ зон руу бол анхныхаа нэгдэх удаага орж ирж байгаа. Нэгдэх удаага орж ирж байгаа улмаас энэ чи ихний реакшны хэмжээнд бол бид нар дандаа лонг хардаг. Тэгэхээр өнөөдрийн Европын сизний хэмжээд энэ хавьяас лонг ажиллаж байгаа хүмүүс маань байгаа бол энэ манипуляшныг аваад лонг ажиллах боломжтой байсан байж тарж байна те. За тэгэхээр guys миний хувьд бол би бол одоогийн байдлаар бол биткойн дээр өнөөдрийн хэмжээнд бол би бол лонг ажилламаар нь гэхдээ уучлаарай эндээс бид нэр шорт селлертэй байгаа шүү. Тэгэхээр одоогийн байдлаар бол лонг эсрэг талаас ийшээ орж ирсэн тохиолдолд би бол шорт ажилламаар байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ дотор ийм 7 өдрийн time frame хэмжээнд ийм флаттай болцсон байна л гэж би хармаар байна. Тэгэхээр биткойн дээр арилжаа хийж байгаа futures арилжааны трейдерүүд маань анхааралтай байгаа flatten дотор орсон байх шүү бид нэр. Тэгэхээр дээшээ доош юу арилжаа хийвэл зүгээр урт хугацааны ямар нэгэн зүйлийг бол эндээс бол хийгээд хэрэггүй. Ерөнхийдөө бол бид нэр биткойны хэмжээнд ерөнхийдөө бол бид нэр long trendтэй байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар бол бид нэр flatten дотор орсон байгаа шүү guys тэ. Тэгэхээр бид нэр дээшээ ороод эндээс сул seller орж ирсний дараа бид нэр 99500 гэдэг энэ level байна шүү дээ. Хамгийн нэгдүгээр бид нэр 99500 гэдэг левел рүү буцаагаад ороод ирчих хэрэгтэй байна. Түүний дараа сул селлер орж ирсний дараа 99500 гэдэг левелээс бид нэр лонг харж болно. Энэ лонгийг бид нэр ямар нэгэн байдлаар урт хугацааны свинг арилжааг харж болно. Тийм учраас тэр хүртэл бол guys одоогийн байдлаар бол зүгээр лонг авал авчих, сэл авал авчих, жоон цааш нааш арилжаа хийвэл хийчих. Урт хугацааны ямар нэгэн свинг арилжаануудыг бол 99500-аас авчиж болно. Аль эсвэл бид нэр брейк орсон тохиолдолд эсрэг талын buyer маань сул байгаа тохиолдолд бид нар хэр гэдэг таргетаас доош нь жоохон свинг авчиж болно. Тэр свингийг хаашаа харах вэ гэхээр энэ баахан левелүүд шүү дээ. Энэ левелүүд рүү авчиж болно. Окей, биткойн хэмжээнд тийм байгаа шүү. За этерийн бид нар ч бүгдээр адилхан. Түүний дараа хэдүүлээ ойлыг харъя. Oil man guys буцаагаад buyer-ийн левел рүү ороод ирсэн байгаа. Энэ дээр нэр хийсэн арилжаа байсан нэг юм oil дээр нэг юм scalp арилжаа авсан байсан гэсэн шүү те. Энэ байна. Энэ scalp-ыг бол авсан. Миний таргет бол би бол ийшээ дээш орж ирэх нь бол мдээгүй. Миний таргет бол ерөөсөө энэ байсан. 72 74 байсан. Энэ бол scalp арилжаа байсан. Гэхдээ яг энэ арилжааг би энэ 72 74 рүү ч явуулаагүй. Бараг энэ наад хаваар нь хаацсан байсан баха. Нэг хэдэн доллар нэг $500 л TP байсан байна. Энэ бол нэг тийм scalp төрлийн л арилжаа байсан те. За тэгэхээр түүний дараа бол би oil дээр ерөөсөө арилжаа хараагүй. Ерөөсөө энэ зүйл дээр нь би арилж хараагүй. Надад бол энэ зүйлүүд ерөөсөө таалагдаагүй учраас. За тэгэхээр хэдүүлээ харъя. Oil-ийн хэмжээнд бид нэр дээшнээ гараад ирсэн. За тэгээд мөн мэдээж бид нэр pullback орохдоо buying zone руу орж ирсэн. Buying zone дээр бид нар яасан бэ? Мангар том волюмтэй, мангар том дээлттэй үнэхээр бүр ингээд амар царайлagтэй ийм reverse төрлийн stop action clusterтэй учраас бид нэр long харнаа эндээсээ guys. Яалчгүй long харан тэгээд энэ long-ыг яаж авах талаар бол бид нэр сургалтын дээр үзэн одоогийн байдлаар бол миний хэлэх зүйлүүдийн хэмжээнд бол зүгээр л oil дээр long харсан л зүгээр том дүр зургийнхаа хэмжээнд бид нар чинь энэ CVP weekly review дээр 7 өдрийн дүр зургуудыг хардаг болохоор те 7 өнөختөө нэг удаа хийдэг гэдэг утгаараа том дүр зургуудыг хараад байгаа шүү guys. Тэгэхээр энэ жижиг сажиг энэ хөдөлгөөнүүдийг бол бид нар энэ live арилжаачдаа хамтдаа сууж байгаад ярилцсан л гэсэн ш. Тайдтэйгээ бол энэ зүйлийг бол ярилцах ямар шаардлага байхгүй guys.
том зургийнхаа хэмжээнд таад ойлгосон те ойл бол ерөөхдөө лонг байх хэрэгтэй. Тэгээд энэ лонгыг харин хаанаас авах уу, яах уу, ийх үү гэдэг зүйлийг бол манай community гишүүн болж ижил бол мэдэж аавн те. Тэгэхээр сургалтаар дамжаад бол манай community гишүүн болох боломжтой. Таад маань тэгээд өөрсдөө бодоорой. Лонг ойл дээр бол би лонг хармаар. Хизээ бид нар шорт харж болох вэ гэхээр бид нар ийшээ жоохон доош нөө брейк орж ирсний дараа л энэ хавьяасан те. Энэ хавьяасан дахиад лонг харна, энэ хавьяасан дүүлдэгсэн тохиолдолд шорт харна те. Дахиад ийм жоохон флатен төрлийн байдал руу орж ижил бид нар энэ хавьяасаа шорт харах боломжтой. Одоогийн байдлаар энэчнээс ийм шорт орж ирээгүй байгаа учраас одоогийн байдлаар ийм stop and action-тэй кластертай яг одоогийн байдлаар бид нар weekly time frame buying zone дээр байгаа учраас тэ break хийсэн газартай байгаа учраас одоо бол тэр чигээр long хар, short хараад ч хэрэггүй. Би бол тэр чигээр long хармаар. За түүний дараа хамгийн сүүлийн тикийн хэмжээнд бид нар Nasdaq те индексүүдийг харж байгаа. Индексүүд маань үнэхээр солиорж байна. Одоо энэ гэпийг хаах гээд явж исэн те. Эндээс энэ хүртэл байсан. Энэ гэпийг хаах гээд явж исэн. Хаач чадахгүйгээр доош унтсан байсан. Тэ? Доош унтсан бай. Нэгт өдөр доош унсан. Тэгээд явж явах замдаа энчэнэ бас гэптэй байсан. Энэ одоо яг юу болоод байгаа юм те? За тэгэхээр хэдүүлээ гэп хамгийн түрүүнд тэмдэглэжээ. Тэгээд гэпүүд маань эндээс энэ хүртэл бол гэп байна. За тэгээд мөн эндээс энэ хүртэл гэп байгаад байна шүү дээ. Энэ гэпүүдийг бид нар ямар нэгэн байдлаар бол хаах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр чинь ялангуяа Nasdaq төрлийн liquidity сайтай тикерүүд дээр иймэрхүү төрлийн гэпүүд бол ерөөхдөө хаагдах ёстой байдгийг. Тэгэхээр энэ гэпүүдийг хэдүүлээ харъя. Энэ бол яг цагийн time frame-ийн хэмжээнд 5 минутын time frame-ийн хэмжээнд болж байгааг л яв. Дайлууд хэдүүлээ 7 хоног харъя те. 7 хоногийн time frame-ийн хэмжээнд юу болоод байна? Энэ зүйлүүдийг устгах. За нэг юм сонир 7-ны time frame-ээр тэр чигээрээ юу руу орсон байгааг анзаарай guys. Тэр чигээрээ flatten дотор орсон байгааз. Манай контракт маань дуусах болоогүй. Контракт маань одоо сарын дараа дуусна. Ингээд энэ 7 хоног өнгөрөөд энэ сар маань өнгөрөөд дараагийн сарын 3 сарын дундуур дуусах байхгүй. Тэгэхээр контракт дуусах хаач байсан. Контрактын хэмжээнд хэдүүлээ харах юм бол контрактын цөм ийм байгааз. Гэхдээ айгүй сонин ийм нэг энчээч цөмтөө за энчээ нэг жижиг ийм би ийм 3 ийм толгойтой иймэрхүү төрлийн контракт байгаа байхгүй. Энэ бол тэр чигээр flat-ыг хийгээд байгаа зүйл байхгүй. Flat мөнгөний хуваарлтын хэмжээнд бид нар ерөөсөө дээш доошо ойгоод ингээд яваад байна шүү дээ. Тэгэхээр маркет микрууд маань иймэрхүү тохиолдолд яаж ажилладаг вэ гэхээр авлаа энчинээ хаалаа эндээс доошо буулгалаа энчинээ хаалаа дээш очоод энэ хавьдаас савлаа гол хавьдаа болж жоохон савлд үсээ дээш очоо энийг хаалаа буцаага доошо очоо хаалаа. Иймэрхүү байдлаар пинг понг шиг те ийм нэг юм ширээний теннис шиг юм зүйл бол хийдэг. Тэгээд маркет микрууд маань дээгүүр доогоор профит авдаг гэсэн үг. Дээгүүр доогоор профит авдаг. Дундуур нь болохоор хүмүүсийг савдаг. Иймэрхүү төрлийн контрактууд амар цөөн байдаг юм аа guys. Ерөнхийдөө байдгийн тэгээд яг одоогийн контрактыг харах юм бол яг л тэгж явж байгаа guys. Ерөөсөө дээгүүр доогоор профит бол авч байгаа гэсэн үг. За тэгэхээр хідүүлээч гэсэн тэгж арилж хийнэ л гэсэн үг. Бид нар энэ нэг амар сүртэй зүйл бол том хөдөлгөөнүүдийг бол харахгүй. Энэ Америкийн DeepSeek те хятадын тэр DeepSeek гэдэг энэ хиймэл оюун ухааны нэг тийм бахан аппликейшнуд гараад байна. Тэгээд энэ Америкийн зах зээлийг унгаагаад байна шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ зүйлийг хэдүүлээ харъя. Тэгээд Nasdaq төрлийн S&P төрлийн зүйлүүд байна. Хэрвээ та анзаарсан бол те энийг General Chat-н дээр нэг юм funny юм оруулсан. DeepSeek-тэй ингээд Microsoft-ыг алгаж ийн, Google-ыг алгаж ийн, Oracle-ыг алгаж ийн, TSMC-ыг алгаж ийн те. Тэгээ явж байгаангуудаа Nasdaq SPY-ыг алгаж штэ. Тэгэхээр энэ зүйл маань зах зээл дээр ийм хөдөлгөөн оруулаад байна гинэ. Ямар ч гэсэн тэр зүйл л тэгээд ингээд байгаа байхгүй. Гэхдээ би миний бодлоор тэр зүйл тэгж зах зээл дээр хөдөлгөөн оруулах боломжгүй гэж би бодож байна. Яг тэгэхээр мэдээж энэ бол маркет микрод энэ зүйлүүдийг чинь зүгээр хаагаад байгаа байхгүй. Ерөнхийдөө Nasdaq дээр S&P дээр байгаа энэ том тоглогчууд зүгээр өөрийнхөө позишнийг хаагаад л байгаа байхгүй. Зүгээр л профит авч байгаа байхгүй. Тэгээ тэрийг аваач DeepSeek-тэй миний бодлоор DeepSeek-тэй зүгээр л дүүцүүлээл одоо ямар нэгэн тийм шалтгаан хайсан маягаар л ерөөдөө хаагаад. Миний бодлоор зүгээр энэ Nasdaq төрлийн S&P төрлийн энэ тикерүүд чинь угаасаа унах болцсон байхгүй guys. Одоо ингээд ерөөдөө all time-ийн хэмжээнд харах юм бол энэ бол амар том өсөлт те. Энэ 2020 оноос те энэ ковидос эхлүүлээд те ковид ч уналтаа өгөөд ковидос хойш бид нар уналтаа өгөөд эндээс хойш бид нар мангар том
худалдаа авалт хийчихэд ингээд дээш өссөн байгаа даахгүй юу? Энэ өсөлтийн хэмжээнд guys бид нар аль хэзээ угаасаа pullback орох болсон байхгүй юу? Чинь 100% profit өгсөн байж 100% өсөлт өгсөн байгаа. Тэгэхээр иймэрхүү төрлийн зүйл болж байгаа. Одоогийн байдлаар бол Nasdaq төрлийн юу чинь ингээд $22,000 үнцэнтэй байгаа да. Миний бодлоор энэ зүйл чинь угаасаа ийш pullback орох болсон байхгүй юу guys? Угаасаа болсон. Тийм учраас магадгүй түүнтэй холбоотой тэгээд энэ бол сарын time frame-ийн pullback орж ирэх байхгүй юу? Сарын time frame хэмжээнд эсвэл нэг л юм wave орсон байгаа. Тэгээд сарын time frame-ийн хэмжээнд all time high чи энд байсан шүү дээ. Тэгэхээр all time хэмжээнд ийшний pullback орох болсон тахгүй guys ерөөхдөө бол. Тийм учраас түүнтэй холбоотойгоор том тоглогчд те энэ ковидоос хойш худалдаа авалт хийсэн том тоглогч чинь эдгээр чинь ер нь яах гэж Nasdaq гэдэг энэ хувьцаануудыг нь худалдаж авдаг. Эцсийн байдлаар хувьцаагаа хаагаад те худалдаж авсан хувьцаагаа хаагаад мөнгөө тэндээс гаргаж авахын төлөө л энэ Nasdaq S&P төрлийн хувьцаанууд чинь байгаад байгаа шүү дээ guys. Тэрний чинь төлөө л байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас эдгээр чинь болцсон миний бодлоор болцсон. Тэгээд түүнтэй холбоотой ийм хөтөрлийн зүйлүүд үйлч байгаа байх л та мэдэхгүй. Би бол яг 100% мэдэхгүй. Гэхдээ миний хувийн бодол шүү guys. Тийм учраас би гэхдээ Nasdaq тэр бол угаасаа futures trader гэдэг утгаараа би бол хамгийн ихтэй swing л авна шүү дээ. Би position trade бол угаасаа авахгүй. Хамгийн ихтэй би бол swing авна. Гэхдээ энэ хавьд бол энэ дэшээ доошоо савж байгаа тохиолдолд би бол зүгээр л season trade ч юм уу day trade хийгээд явна те. Гэхдээ ерөнхийдөө бол guys том дүрзүргийн хэмжээнд бид нар доошоо бол pullback орж болно шүү окей. Тэрэн дээр бол нэг юу яагаад байх шаардлагагүй, гайхах шаардлага байхгүй. Орон л лиз. Тэгэл дагаад short ажиллаараа хэрвээ ороод ирэх юм бол. Тэгээ одоогийн байдлаар бид нар буцаагаад ямар ч байсан buying zone руу ирсэн байна. Buying zone руу ирсэн дээр бахан gapтэй байгаа гэдэг утгаараа хэдүүлээ одоогийн байдлаар long ажилтсан зүгээр те. Гэхдээ энэ long maintain-ийг явахдаа энэ resist руугаа тулаад явах юм байгаа шүү. Энэ resist байгааз энэ resist руугаа бол тулна. Энэ level-үүд бол хэрэггүй. Өдрийн time frame-ийн хэмжээнд бид энэ чи блоктой байсан. Өдрийн time frame-ийн хэмжээнд блоктой байсан. Тэгээд энэ зүйлийг бид нар дээш гаралт гэж тооцно. Тэ эн чин дөрвөөр бид нар дээш задраад дөрвөөр доош орж ирж энэ Nasdaq-ийн chart маань задарч байгааг анзаараарай guys. Энэ өдрийн time frame-ийн хэмжээнд нэгдүгээр level. Тэгээ эн чин 2, эн чин ингээ 3 тэгээ бүр 4 ингээ баг 5 руу задраад явж шít. Эн чинь 3 бол эн чинь угаасаа 4 баггүй уучлаарай. Энэ 4 байна. Тэгээд 4 дотроо бид нар эн чинь баг 5-аараа задраад яваад шít. Тэгэхээр энэ бол иймэрхүү төрлийн зүйлүүд өдрийн time frame дээр болохын хэмжээнд бол энэ бол амар тийм ховор зүйлүүд. Тийм учраас guys хараарай. Зах зээл савжин 2 тийш савжин тийм учраас аюултай юмуд болж шүү. Ерөөсөө урт хугацааны юм бодоод хэрэггүй Nasdaq дээр арилжаа хийж байгаа хүмүүс мэн аваад хаяатай. Season trade хамгийн ихтэй л day trade. Болж л өгвөл ерөөхдөө season trade л байвал зүгээр окей. За окей guys. Тэгэхээр Nasdaq-ийн хэмжээ надад өөр хэлэх юмнууд байхгүй. Өнөөдөр би бол нэгд өдөр Европ season дээр бол би бол арилжаа хийдэггүй. Гэхдээ таад бол ойлгосон те. Buying zone дээр байгаа гэдэг утгаараа бид нар long ажилласан. Зүгээр long ажиллахдаа хамгийн ихтэй л энэ 21365 гэдэг энэ resist байгаа. Энэ хүртлээл ажиллана үхээс түүнээс цааш бол хараад хэрэггүй. Тэгэхээр энэ зах зээл мэн өнөөдөр нээгдэд те. Өнөөдөр нээгдэд зохилтын кластерууд орж иж байгаа тохиолдолд энэ авиас нь дагаж ороод ерөөсөө л нэг нь хүртэл ажиллах боломжтой байна. За бусдаар бол Америк төр яг ямар хөө байдалтай байхыг нь бол хэдүүлээ одоохондоо бол мэдэхгүй. Америк төр боломжууд ямар байна? Америк төр long байвал long авч short байвал short-ож ажиллана те. Бидэрт бол хамаагүй байхгүй. За тийм байна guys. Тэгээд өнөөдрийн review харсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид нарыг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Бид нар ингээд илэн даалангуу ингээд нээлттэй бүх зүйл ингээд та эдийн дэлгэцэн дээр харуулад явж байгаа гэдэг зүйлийг бол үнэлж байгаа гэж найдаж байна. Тэгээд мэргэжлийн трейдер болохыг хүсэж байгаа хүмүүс мань байвал guys манай community үд хаалга нээлттэй бид нар бол шинэ community байгаа тий. Volume trade гэдэг зүйлийг бол бид нар бол уриалж байгаа тий. Монгол баяар бол бид нар уриалж байгаа трейдеруудын community-ийн нэг нь байгаа тий. Бусад ингээд яг community-ийг харах нь бол яг ингээд volume trade зөвөр явж байгаа тий. Энийг уриалж явж байгаа community хүмүүсүүдийг бол бид нар мэдгүй. Тийм учраас та хэд мань анзаарах окей. Бид нартэй нэгдэж болно. Бид нар бол ингээд айгүй нээлттэй ингээд айгүй дулаахан бол хүлээгээд даун тийм учраас guys яг одоо бол энэ бол таны боломж. Хэрвээ та одоо хүртэл ингээд арилжаа хийгээд өөрийнхөө арга барилыг барьж аваагүй, өөрөнгөсөн арга барилтаа болж амжаагүй юм уу? Эсвэл одоо ингээд арилжаа хийгээд байдаг ямар ч үр дүн байхгүй байгаад байгаа хүмүүс маань байвал манад ороод ир энд угаасаа тодорхой хэмжээний үр дүн бол заавал орж ирнэ guys. Одоо манай сурагчдыг таад минь харах юм бол тий.
нүдтэй хүмүүс маань те чихтэй хүмүүс маань байвал энэ бүх зүйлийг хараад та яг зөв дүгнэлт бол гаргаж байгаа гэж найдаж байна. Окей. Тэгэхээр welcome guys. Тэгээд дараагийн review хүртэл түр баяртай. Тэгээд бүгд амжилт хүсье.